За 1967 оноос эхлээд 4 сарын 2-ны өдрийг олон улсын хүүхдийн номын өдөр гэж тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм байна. Тэгээ манай улсын хувьд ч гэсэн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн байгаа. Хүүхдийн зохиолчид, за уншигч хүүхдүүд, хүүхдийн төв намын сангийн хүмүүс гэдэг маш олон өргөн бүрэлдэхүүнтэйгээр бас энэ номын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ л дээ. Тэгээд энэ дээр бас нэг хөөрхийн байсан нь Монгол 3 дугаар сургуулийн 2-ын ангийн хүүхдүүд 101 хөлөг гэдэг үлгэрийн одоо баатруудын дүрд яг өөрснөө ороод яг тэнд хүрэлцэн ирсэн байгаа хүмүүст хөөрхөн жүжигчлэн тоглолт үзүүлсэн байгаа. Тэгээд маш их игдүүтэй байсан л да, хүмүүс маш их баярлаж иж хөөрч хүлээж авч байсан. Тэгээ багш нь юу хэлж хэлсэн бэ гэхээр хүүхдүүд маань ном уншаад зогсохгүй яг тэр номынхон баатрын дүрд ороод ингэж байгаа тийм одоо амьтныг хайрлах зурцэлтэй болдог ч юм уу олон талын ач холбогдолтой байдаг гэж хэлж ирсэн. Тэгэхээр энэ мэдээ бас үзэгчдэд үзүүлээ. Хүүхдийн төв номын сан 6 уншлагын танхимаар уншиж хүүхдүүдэд үйлчилж байна. Монгол, англи, герман, орос, хятад болон бусад хэлээр хэвлэгдсэн 80 гаруй мянган номноос бяцхан уншигчид маань сонгон суралцж байна. Тэгээ хүүхдийн төв номын сан маань болохоор жилдээ нэг дунджаар 110 мянган уншигчдад 150 мянган номоор үйлчилдэг. Тэгээ зөвхөн яг уншлагын танхимаар биш, гэрээ ном болох үйлчилгээгүүд бид нар үн төлбөргүй болгосон сүүлийн 3 жилд энэний одоо ач холбогдол нь юугаар гарсан бэ гэхээр нийт уран зохиолын номын фонд маань бол бас тэрийн болгон хөдөлтгөө байсан. Тэр фонд маань бол одоо эхний жил 40% эргэлттэй. Өнгөрсөн жил бол бүр ингээд 60% одоо нийт байж байгаа уран зохиолын 15 мянган номны одоо 60% нь бол уншлан гарсан гэсэн үг. Тэгэхээр бол бас нэлээд их том ач холбогдолтой ажил боллоо гэж бид нар бас үзэж байгаа. За үүнээс гадна бид нэр уншлагын танхим болон гэрээ ном болох үйлчлэгээс гадна аслагдсан дүүргийн хүүхэд багчуудад үйлчлэх зөөврийн номын сангийн үйлчлэгийг бол 20 гаруй төвөөрөө бол хөргөсөн. Нийтдээ бол 10 мянган хүүхдэд бол хамрагдсан байж байгаа. Өнөө үед манай улсад 30 гаруй хүүхдийн зохиолчид хүүхдийн зохиол бүтээл төрвж хүүхэд багчуудыг багаасаа их хэл, соёл, ёс заншлаа сурч өсгөхөд нь хувь нэмрээ оруулж байна. Хамгийн гол нь ерөөсөө энэ аль ч улс үндэстэн бол ингэдэг байна. Дэлхийтэй танилцуулахаас өмнө эхлээд үндэсний хэлээрээ үндэснийхээ зохиолчдын бүтээлийг уншуулахыг хэрмэлцдэг. За энэ яагаад тийм байдг вэ гэхээр тухайн уран зохиолд бол нөгөө өөрийнх нь одоо үндэстний хэл, соёл, заншил бүх юм бол шингэсэн байдаг. Тэгэхээр уран зохиолоор дамжуулаад тэр их хэлний яруу тансаг баялагийг хүртэхийн зэрэгцээ үндэстнийхээ бол оюуны баялагтай танилцдаг ийм юм. Тэгэхээр бид нар ч гэсэн энэ талаар бол номын ордонтойгоо хүүхдийн номын сантайгаа хамтарч ижиж одоо зохиолчдын одоо шинэ уран бүтээлийн одоо танилцуулга, уулзалтуудыг бол хийж байдаг л да. Олон улсын хүүхдийн номын өдрөөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн 2-ын Г ангийн сурагчид 101 гүлэг үлгэрийн хэсгээс тоглож үзэгч олныг ихэд хөгжүүлсэн юм а. За би энэ ном хөтөлбөрийн хүрээнд 3 дахь жилдээ төрүүлж байгаа. Дүүрэгт нөт нь орсон энэ жил ингээд нийтдээ ингээд ороод тэргүүн байр хасандаа их баяртай байгаа. Одоо би багаас нь хүүхдүүдийг номон дуртай болгохын тулд номыг ухаан ойлгох, номон дотроо өөрөө орж дүрд болгон тоглох, тэгээд уншсан зүйлээ өөрийнхөө үгээр тайлбарлан ярих юм чадварыг суулгаж өгдөг юм аа. Ингэснээрээ миний хүүхдүүд өнөөдөр номтой одоо байнгын харьцаж нөхөрлөж номын тэмдэглэлийг байнга хийж ингэж явж одоо хүүхдүүдийн маань унших чадвар маш их дээсэж тэрийгээр барахгүй бас аюулсын чадварыг жүжиглэх чадварыг бас ингээд нэмэгдүүлж байгаадаа их баяртай байна. Ном уншихаар ухаантай алтай гэж манай хэлсэн. Тийм учраас би ном унших дуртай болсон. Ном унших юу нь гоё байдаг вэ? Их зүйлийг суулж мэдэх нь гоё байдаг. Хүний юм дураараа авч болохгүй. Тэгээд бас хүний юм дураараа идэж болохгүй гэж хэлж авсан. Найзуудтайгаа гомдоовол өөрөө л гохирно гэдгийг бас сурч авсан. Гинэн томоогүй хүүхдийн сэтгэлд ном химээх эрхэм багш гэгээлэг сайхан бүхнийг сэлэн үлдээдэг. Тийм ч учраас Монголын хүүхдийн төв номын сангийн хамт олон хүүхдүүд багаасаа номтой нөхөрлөж сайн хүн болон өсч хөгжихийн төлөө зорин ажиллаж байна. Өдөр бүр хүүхдийн номтой нөхөрлөх суралцах өдөр байгаасаа Light News мэдээллээ.